Өнөөдрийн хичээлээр хансан нүүрс устөрөгчд болох алканы талаар авч үзье. За үүнд метаны молекулын бүтэц, за алканы гомлог эгнээ болон физик шинж чанарын үеийн өөрчлөгдөх байдал, за мөн хансан нүүрс устөрөгчийн радикал гэж юу вэ? Салбарлалтын изомер болон хансан нүүрс устөрөгчдийн нэршил, за алкануудын химийн шинж чанар, за холоортой халалцах урвалын механизм, за байгаль дээр орших байдал хэрэглээ гэсэн сэдвийн өрөөнд авч үзнэ. Молекулын бүтцийг авч үзэхийн тулд нүүрс төрөгчийн атомын эрэлцэлтэй танилцъя. За нүүрс төрөгчийн атом нь үлдэх системийн 6 дахь элемент. Тэгээ 1s2, 2s2, 2p2 гэсэн электрон байгууламжийн томьёотой тийм ээ. За үүнийг өдөөж өгөхөд 2s дээрх нэг электрон нь 2p орбитал руугаа шидэгддэг. За өдөөгдсөн нүүрс төрөгчийн атомыг c одтой гэж тэмдэглэдэг байгаа. За электрон байгууламж нь 1s2, 2s1, 2p3 болж орж ирж байна. За тэгвэл энэ нүүрс төрөгчийн атом маань s дээрээ нэг электронтой, p3 шиг p орбитал дээрээ тус бүр нэг электронтой. За эдгээр нь x, y, z-ийн хэлгийн дагуу байрласан байдаг. Өөрөөр хэлбэл метаны молекул дахь нүүрс төрөгчийн атом нь sp3 гэсэн эрэлцэлтэнд орсон байна. За эдгээр үүссэн эрэлц орбитал нь орон зайд тетраэдр хэлбэртэй бол байрладаг байгаа. За эрэлц орбиталын хэлбэр нь нэг тишээгээ цүлхийсэн гантел, харин s орбиталын хэлбэр нь бөмбөрцөг, p орбиталын хэлбэр нь тэгшимтэй гантел гэнтэй. За тэгтэл эрэлц орбиталын хэлбэр нь нэг тишээгээ илүү сунсан ийм гантел хэлбэртэй байдаг ахнэ. За эдгээр нь орон зайд хэрхэн байрсан болохыг энэхүү зурган дээр харуулсан байна. За энэ нь тетраэдр бүтэцтэй sp3 эрэлцэлтэй байна. За өөрөөр хэлбэл метаны молекул дахь нүүрс төрөгчийн атом нь энэхүү sp3 гэсэн эрэлц орбиталаараа тус бүр нэг ус төрөгчийн атомтой холбогдсон байдаг байна. За тэгвэл нүүрс төрөгч болон ус төрөгчийн хоорондох дундын хос электроноор ингэж дамжуулан ковалентийн холбоог бол үүсгэсэн байгаа. За мөн ингэж зурж тэмдэглэж болно. За мөн энэ дээр метаны молекул дахь нүүрс төрөгчийн атом болон ус төрөгчийн атомуудын хооронд үүссэн өнцөг нь 109.5 градусын өнцөгтэй, холбооны урт нь 108.7 pm болохыг бол тэмдэглэн үзүүлсэн байна. За өөрөөр хэлбэл хансан нүүрс ус төрөгчийн хамгийн ихний төлөөлөгч нь метан бөгөөд энэ нүүрс төрөгчийн атом нь 4 валенттай ус төрөгчөөр бол бүрэн хансан болох нь харагдаж байна. За энд мөн метаны молекулын бөмбөрцөг загваруудыг тус бүрт үзүүлсэн байна. Нүүрс ус төрөгчтэй хамгийн ихний төлөөлөгч нь болохоор метан байсан тийм. За энэ 4 валентаараа ус төрөгчийн атомтой холбогдсон байдаг. За тэгээд ингээд нүүрс төрөгч маань 4 валентаараа химийн холбоо үүсгэж энэ оролцож байгаа нэгдлүүдийг ерөнхийд нь алкан гэж нэрлэж байна тийм ээ. Нүүрс төрөгчтэйгээ цааш нь холбогдоод явах нь байна. За тэгвэл энд нүүрс төрөгчийн 2 атом байгаа боловч эдгээр нь нэг нүүрс төрөгчийн атом нь 4 валентаараа химийн холбоог үүсгэсэн. 3 нь бол ус төрөгчтэй, нэг нүүрс төрөгч нь зэрэгэлдээ нүүрс төрөгчтэйгээ холбогдсон байна. За энэ нь болохоор этаны дэлгэрэнгүй томьёо болох нь. За хансан нүүрс ус төрөгчтэйг те ерөнхийдөө ан гэсэн төгсгөлтэй нэрлэдэг байгаа. Нийтэд нь бол ерөнхий нэршил нь алкан гэж бол бичигдэнэ. За энэ мэтчлэнгээр энэ бол 3C-тэй пропан байна те. За пропан маань муу ялгаагүй захын 2 нүүрс төрөгчийн атом нь 3 ус төрөгчийн атомтой, голынх нь болохоор 2 ус төрөгчийн атомтой холбогдож үүсгэсэн байна. За энэ мэтчлэнгээр ингэж дэлгэрэнгүй бичгийг бол алканы дэлгэрэнгүй томьёо гэж ярих нь байна тий. За энэ дээр 4 нүүрс төрөгчийн атом гинжин илгээгээр холбогдсон байна. За энэ дээр 6 нүүрс төрөгчийн атом гинжин илгээгээр холбогдсон байна. За 4 нүүрс төрөгчийн атомтайг нь бутан, 6-тааг нь гексан гэх мэтээр бичиж тэмдэглэн. Гэхдээ дандаа ингэж дэлгэрэнгүй томьёо ашиглах төвөгтэй байдаг учраас бас хялбарчлах зорилгоор хураангуй томьёонуудыг ашигладаг. Нүүрс ус төрөгчтэй гомлог эгнээ ба физик шинж чанарыг харуулсан байна. За гомлог эгнээ гэдгийг тайлбарлахын тулд эдгээрийн томьёог эхлээд авч үзье. За метан маань CH4 томьёотой, этан болохоор C2H6 томьёотой, за пропан маань C3 3C-тэй тийм ээ. Тэгээд 8H-та. За ийм бүтэцтэй байна тий. За бутан C4H10 дэлгэрэнгүй томьёо нь бол энд харагдаж байна тий. За эндээс ингээ харахад пропан нь этанаас CH2 гэсэн бүлгээрээ ялгаатай байна.
За бутан нь мөн пропанаас дахиад нэг CH2 бүлэг илүүдэлтэй байна тий. За пентан нь бас бутанаас нэг CH2 бүлгээр илүү. Гэх мэтчлэн метантай найрлага бүтцээрээ төстөө хоорондоо CH2 гэсэн бүлгээр ялгаатай бүлэг нүүрс устөрөгчдийг метаны буюу хансан нүүрс устөрөгчд гэдэг. За тэдгээрийг хансан нүүрс устөрөгчдийн гомлог игнэ гэж нэрлэдэг байна. За энэ дээр гомлог игнэг харуулахаас гадна тэдгээрийн хайлах буцлах температурыг харуулсан байна тий. За метан жишээлбэл хасах 182 градус тайлдаг, буцлахтаа хасах 162 градус буцалдаг. За ингээд аль төлөв нь хий төлөв хасах температурт байгаа учраас ердийн төлөвт бол хий төлөвтэй оршдог нэгдэл ахнэ. За этан хасах 183 тайлдаг, буцлахтаа 89 хасах 89 градус буцалдаг тий. За пропаны хайлах температур хасах 187 харин буцлах нь хасах 42 байна. За бутан болохоор хасах 138 градус тайлдаг, хасах 0.5 градус буцалдаг. За ингээд метаны гомлогийн эхний дөрвөн гишүүн нь ердийн нөхцөлд хий төлөвтэй байдаг бахнэ. За гэтэл пентанаас эхлээд буцлах температур нь нэмэх 36 болоод нэмэх утга руу орж ирж байна тий. За пентан бол хайлах температур нь хасах 130 градус байна. За инхээр пентан ердийн нөхцөлд бол шингэн төлөвтэй байх нэ. За энэ дээштэй тийм этаны молекулыг бол дэлгэрэнгүй хэлбэрээр үзүүлсэн байна тий. За тэгтэл бид нар энд этаны молекулыг CH3 гэж ингэж харьцангуй хурааж бичиж болох нь өшөө C2H6 гэд бүр ийм хураангуй байдлаар бичиж болох нь. За эдгээр хансан нүүрс устөрөгчдийн ерөнхий томьёо нь CnH2n дээр нэмэх нь 2 байдаг байгаа. За жишээлбэл Cn нэгтэй тэнцүү үед H нь 4 буюу метан гэсэн томьёо гарч ирж байна тий. За Cn N нь 2-той тэнцүү үед C2 H6 2-2-ын 4 нэмэх нь 2 гэхэд ингээд 6. Ингээд дараагийн гомлогийн гишүүн нь гарч ирдэг бахна. За N нь 3-тай тэнцүү үед H нь 8 болно тийм үү? 2-3-ын 6, 2-ыг нэмээд 8. Ингээд пропан гэх мэтчлэнгээр нүүрс устөрөгчдийн хансан нүүрс устөрөгчдийн ерөнхий томьёо нь CnH2n байдаг бахнэ. За нэмэлт мэдээлэл хичээлийн талаар зөвлөгөө авах бол 9813 3311 дугаарт хандаж болно. Хансан нүүрс устөрөгчдийн гомлог игнээ үргэлжлэн явж байна тийм ээ. За C6-таа бол N6 гэсэн үг тийм ээ. Тэгэхээр H нь 14 болж орж ирж байна тийм үү. За энэ нь гексан нэртэй ахын. За дараа нь C7 ширхэг болоод ирэхээр N нь 7-той тэнцүү буюу H нь 16 болно. Ингээ гептан C8H18 октан, C9H20 нонан, C10H22 декан. За ингээд хансан нүүрс устөрөгчдийн ерөнхий эдгээр нэр нь бүгдээрээ ан төгсгөлтэй байна. Дистаралаар нь мөн C-ийн тоотон ингэж цээжилснээр дараагийн хансан нүүрс устөрөгчдийг цээжлэхэд илүү хялбар болно. За энэ хансан нүүрс устөрөгчдийн мөн энэ томьёоноос харахад бүгдээрээ энд гексан дээр бол CH2 бүлэг нь тэгээ 4 удаа байсан бол гептан дээр 5 болоод нэгээр нэмэгдээд октан дээр 6 болоод ингээ нэгээр нэмэгдээ явж байна тий. Өөрөөр хэлбэл энэ гомлог ялгаа нь харагдаж байна гэсэн үг. За хайлах буцлах температурын хувьд гексанаас декан хүртэл ерөнхийдөө хасах 95-аас хасах 30 гээд өсчихсөн явж байна тий. Буцлах температур нь 69-өөс өсөөд ингээд нэмэх 174 болтлоо ингээд өссөн байна тий. За өөрөөр хэлбэл гексанаас эхлээд шингэн төлөвтэй гэдэг нь бүгдээрээ харагдаж байна. За пентан бас шингэн төлөвтэй байсан тий. За хансан нүүрс устөрөгчдийн тэгвэл C16H34 гэсэн энэ гишүүнээс эхлээд физик төлөв нь хатуу төлөвт шилждэг байгаа. За тэгэхээр C15 буюу түүнээс өмнөх тийм ээ C5 хүртэлх бүгд шингэн төлөвтэй хансан нүүрс устөрөгчд байдаг бахнэ. За тэгээ ерөнхийдөө хансан нүүрс устөрөгчдийн томьёо нэршил хайлах буцлах температурын баримжааг бас цээжлэх шаардлагатай. Устөрөгчдөөс хэрхэн радикал үүсэх вэ гэдгийг авч үзье тийм ээ. За метан маань CH4 томьёотой байсан тийм үү. Тэгвэл CH4 гэсэн томьёоноос нэг ширхэг устөрөгчийн атомыг хасахад CH3 гэсэн томьёо гарч ирэх нь тийм. За ингээд нэг химийн холбоон дээр нь юу ч суугаагүй байгаа учраас энийг ингэж зураасаар тэмдэглэдэг байх нь. За
радикалуудыг нэрлэхдээ хансан нүүрс ус дөрвчийн аан төгсгөлийг ийл төгсгөлөөр солино. За жишээлбэл CH3-ыг метил гэж нэрлэх нь байна тий. За тэгвэл нь штэ ерөнхийдөө этан маань C2H6 томьёотой тий. Эндээс нэг H нь хассан байна. Ингээд C2 H5 томьёотой радикал үүсгэн. За хураангуй байдлаар C2H5 гэдэг ингээд зураастай бичин тий. Нэр нь этилийн радикал гэж явах нь. За энэ мэтчлэнгээр C3H7 пропилийн радикал, C4H9 бутилийн радикал. За ингэж хүмүүн дэлгэрэнгүй бичиж болох нь тий. Харин C5H11 буюу пентаны радикалыг амил гэж бол нэрлэдэг байгаа. За дэлгэрэнгүйгээр бол ингэж үчгнэ. За радикалын ерөнхий томьёо нь болохоор CN H2N дээр нэмэх нь нэгийг нэмсэнтэй тэнцүү. Тэгээд нэг чөлөөт химийн холбоо үүсгээгүй нүүрс дөрвчийн атом дээр нэг чөлөөт химийн холбоо үүсгээгүй орон зай байгаа гэдгийг тэмдэглэн үзүүлсэн байна. За энэ пропилийн радикалыг төрслөө үзүүлсэн байна тийм ээ дэлгэрэнгүй байдлаар. За энэ дээр нь өөр ямар нэгэн нэгдэлтэй бас холбогдох боломж байгаа гэдгийг харуулсан байна. За ингэж дэлгэрэнгүй бичгээс илүүтэйгээр C3H7 гэдэг ингэж хураангуй байдлаар бичих нь түгээмэл байдаг. За хансан нүүрс ус дөрвчийн нэршил баяр замаарыг авч үзье. За хансан нүүрс ус дөрвчдийг нэрлэхдээ эхлээд хамгийн урт гинжин хэлхийг бол сонгож авдаг. За тэгээ салбарлалт ойрхон байгаа нүүрс дөрвчийн атомоос эхлэн дугаарлана гэсэн энэхүү хоёр зарчмыг бол баримталдаг байна. За жишээлбэл энэ дээр C5H12 гэсэн пентаныг бол төрслөө үзүүлсэн байна тий. За ердийн нөхцөлд энэ салбарлаагүй учраас нормал пентан гэдэг өмнө нь энэ үсгийг бол бичиж болдог байна. За тэгвэл энэхүү нормал пентан маань мөн ийм шулуун гинжин хэлхээтэй байхаас гадна хоёр нүүрс дөрвчийн атом нь ингэж салаалж орж болох нь тий. За энэ тохиолдолд хамгийн урт гинжин хэлхээ нь бол яг адилхан байна. Ийшээгээ 3 нүүрс дөрвчийн атомтай, ийшээ 3 нүүрс дөрвчийн атомтай. Аль нэгийг сонгоод ингээд нүүрс дөрвчийн атомуудыг 1-ээс 3 хүртэл дугаарлах нь. За тэгвэл дараагийнх нь салбарлалт ойрхон байгаа нүүрс дөрвчийн атомоос эхлэн дугаарлана гэсэн тийм энэ тохиолдолд бол салбарлалт нь аль захтаа бол ойрхон 2 гэсэн нүүрс дөрвчийн атом дээр харагдаж байна тийм. За ингээд дугаарлсныхаа дараагаар энд CH3 буюу түрүүний радикал байна тийм үү метил. За метилийн радикал 2 удаа байгаа. Тэгтээ энэ 2 дугаар байршил дээр байна тийм. За тэгэхээр 2 гээд D метил гэж хэлж байгаа. Хоёрын тоог ерөнхийдөө 2 удаа байгаа учраас D метил. Хэрвээ нэг CH3 байсан бол зүгээр метил гэдээ явах нь тий. За энэ тохиолдолд бол 2 D метил. За тэгээ голын нүүрс дөрвчийн атом маань пропан байна. Яг гэхээр нөгөө 3 нүүрс дөрвчийн атом байна гэдэг утгаараа. За тэгвэл энэ нүүрс ус дөрвчийг ингэж нэрлэхээс гадна изопентан гэж бол бас нэрлэж болно. Яг гэвэл нийтдээ 5 нүүрс дөрвчийн атомтай байгаа учраас пентаны нүүрс ус дөрвчтэй томьёогоор адилхан харин бүтцээрээ өөр. Өөрөөр хэлбэл изомер гэдэг нь томьёо нь яг адилхан тийм ээ. C5 пентаны изомер гэхэд 5C-тэй ус дөрвч нь бол 12 байх ёстой. Тэгтээ тэр томьёо нь адилхан боловч бүтц нь бол хоорондоо энэ хоёр нь өөр юм те. Тэгэхээр энэ нь нормал пентан, энэ нь изопентан болж таарах нь. За тэгвэл нь штэ нормал пентаныг ерөнхийд нь бөмбөлгөн загвараар ингэж зурж үзүүлж болно. За мөн иймэрхүү байдлаар зурж үзүүлж болдог бахан тий. За тэгвэл нь штэ хамгийн бүр хялбархан товчхон зурхтаа ингээд ийм байдлаар зурж үзүүлж болдог. За өөрөөр хэлбэл энэ нүүрс дөрвчийн энэ зангилаа бүр дээр нүүрс дөрвчийн атом байгаа гэсэн үг байна шүү дээ. 1 2 3 4 5. Ингээд 5 нүүрс дөрвчийн атом бол ус дөрвчийн ил гарахгүйгээр бас ингэж хялбархан төрсөлж үзүүлж болдог байна. За энэ дээр байгаа бас нэг нүүрс дөрвчийг бол нэрлж үзье тий. За тэгтэл энэ 4 нүүрс дөрвчийн атомтай хамгийн урт гинжин хэлхээгээ сонгож авлаа тий. За тэгвэл энэ захаас салбарлалт нь ойрхон байгаа учраас нүүрс дөрвчийн атомуудыг 1 2 3 4 гэж дугаарлалчих чинь тийм үү. За тэгтэл энэ дээр штэ нэг л метил бүлэг орж ирсэн байна тий. Тэгвэл тэрний байршлыг нь 2 метил гээд за энэ 2 метил гэдгээ нэрлэлчлээ. Одоо гол нүүрс дөрвчийн хэлхээгээ нэрлэхэд энэ нь бутан байна. 4 нүүрс дөрвчийн атомтай гих мэтчлэнгээр нэрлэх нь. За тэгтэл штэ энэхүү
томьёо нь бас C5H12. Энэ нь бас C5H12. Нормал пентан бас C5H12. Тэгэхээр энэ гурван нэгдэл нь хоорондоо изомер нэгдлүүд болох нь тий. Яагаад гэхээр бүтцэн нь ялгаагүй C5H12 харин нүрс төрөгчийн атомын салбарлалтаас хамаарсан изомерийг үүсгэсэн байна. За үүнийг салбарлалтын изомер гэж бас нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл изомер гэдэг нь яг бүтцэн адилхан харин байгуулалт нь өөр нэгдлүүдийг хэлээд байна тий. За энэ дээр C4H10 буюу бутаныг төрслөө үзүүлсэн байна. За бутаныг хамгийн хялбархнаар зурхтаа CH-ын ил харагдуулахгүйгээр бас ингэж зурж үзүүлж болох нь тий. За нормал бутан нь C4H10 гэсэн томьёотой харагдчихээн тий. За дөрвөн нүрс төрөгчийн атом байгаа юм чинь бас салбарлах боломжтой гэсэн үг. За тэгвэл энэ дээр энэ бутаныг нэрлэхийн тулд изобутаныг нэрлэхийн тулд за салбарлалт ойрхон байгаа захаас нь гэхээр энэ захаасаа эхлээд 1 2 3 дугаар нүрс төрөгчийн атом гэж нэрлэж болно. Эсвэл 1 2 3 аль ч тохиолдолд энэ 2 дугаар нүрс төрөгчийн атомаас метилийн бүлэг салбарсан байна тий. За тэгвэл метилийн бүлгийн салбарсан бүлгээ эхлээд нэрлэж байна тий. 2 метил гээд гол хэлхээ маань пропан болж таарж байна. За изобутан гэхээс гадна 2 метил пропан гээд нэрлэх нэ. За энэ дээр нэг урт гинжин хэлхээг авч үзсэн байна тий. За энэ дээр нүрс төрөгч маань нийтдээ ийшээгээ 6 харин ингээд явхаар 7 нүрс төрөгчийн атомтай байна. За тэгвэл хансан нүрс төрөгчийг нэрлэхдээ хамгийн урт гинжин хэлхийг сонгож аваарай гэсэн учраас энэхүү хэлхийг нь сонгож авах нэ. За тэгвэл энэ хэлхийг сонгоод автал өөр нэг нүрс төрөгчийн атомууд ингээд салаалцсан болох нь харагдаж байна тий. Гэхдээ эдгээр нь бүгдээрээ метил бүлэг байна. 3 ширхэг метил. За метил бүлгийнхээ байрлалыг зааж өгөх ёстой тийм үү. За тэгвэл салбарлалт хамгийн ойрхон талаас нь дугаарлах учраас эндээс нь эхлээд нүрс төрөгчийн атомаа 1 2 3 4 5 6 7 гэдэг ингээд дугаарлаж байна тий. За эхний метил бүлэг нь 2 дугаар нүрс төрөгчийн атом дээр, дараагийн метил бүлгүүд нь 5 дугаар нүрс төрөгчийн атом дээр байна тий. Тэгэхээр 2 5 5 3-ын тоог тэрий гэдэг тийм үү. Тэгээд тэрий метил, тэгээ гол хэлхээ маань гептан гэх мэтээр нэрлэж болох нэ. Буюу хансан нүрс төрөгчт нь химийн идэвхтэй хувьд харьцангуй муу байдаг. За яагаад гэвэл нүрс төрөгчийн атом нь атомын валент нь бүр ханчсан дөрвөн валентаараа дөрвөлнтэй нь химийн холбоо үүсгэсэн байдагтай холбоотой байх нэ. За мөн хансан нүрс төрөгчт нь туйлтай нэгдлүүд биш байдаг учраас туйлтай нэгдэл болох суур, ус төрөгч агуулсан нөгөө хүчлүүд те төрөл бүрийн хүчлүүд эсвэл эсэлдүүлэгч хүчтэй эсэлдүүлэгчтэй уралд ордоггүй шинж чанартай байна. За эдгээр нь бодлого тасгал дээр бас нэлээд ашиглагддаг учраас тогтоох шаардлагатай. За дараагийн нэг гол шинж чанар нь алканууд нь шатах урвалд ордог байгаа. За жишээлбэл CnH2n дээр нэмэх нь 2n тий. Шатна гэдэг чинь хүчил төрөгчтэй урвалд орно. За тэгвэл хүчил төрөгчтэй урвалд орохоор энд байгаа нүрс төрөгч нь эцсийн бүтээгдэхүүн болох CO2-оо үүсгэнэ. Харин ус төрөгч нь эцсийн бүтээгдэхүүн болох усаа үүсгэнэ. За ингээ урвалын тэртгэлийг тэнцвүүлсэн байна. За жишээлбэл метаныг шатааж үзье тий. Метан нэмэх нь O2. Тэгээд CO2 нэмэх нь H2O гэсэн хоёр эцсийн бүтээгдэхүүнээ биччихээд дараа нь нөгөө тэнцвүүлэг коэффициентуудаа олж тавих нь тий. За ус төрөгч энд 4 шиг байгаа учраас усны өмнө 2-ыг бичсэн байна. За хүчил төрөгч энэтэй талд нийтдээ 4 шиг байна тийм ээ. Тэнцвүүгийн тэмдгийн баруун талтаа 4 шиг хүчил төрөгч байна. Тэгэхээр хүчил төрөгчийн өмнө 2-ыг тавихад ингээд урвал тэнцэж байна. За дараагийнх нь гексаныг C6H14-ыг шатаасан байна тий. За мөн ялгаагүй CO2 болон ус үүсгэх урвал үүсгэнэ. За гэх мэтчлэнгээр дурын хансан нүрс ус төрөгчөд шатах урвалд оруулж та бүхэн бичих боломжтой байх нэ. За дараагийн шинж чанар нь C6-аас C10 та хансан нүрс ус төрөгчт нь ерөнхийдөө цагирагжих D гэдэргийн чих урвалд ордог байгаа. За жишээлбэл энэ дээр гексаныг үзүүлсэн байна тийм ээ. 1 2 3 4 5 6 C-тэй. За захын C-гүүд дээрээ 3 3H та байгаа тийм үү. За энэ нь хромын оксид эсвэл хөнгөн цагааны оксидын катализаторын оролцоотойгоор 873 Кельвинд бензолыг үүсгэж ийм цагирагжих урвалд ордог байна. За энэ бензол C6H
6 гэсэн томьёотой тийм үү. За гексан маань C6 H14 гэсэн томьёотой байсан шүү дээ. За тэгэхээр H-ын тоо бол маш их цөөрж орж ирсэн байна тий. Өөрөөр хэлбэл гексанаас устрөгч хасагдсан тий. Энэ уруулыг болохоор гидергенчих урвал гэдэг. Устрөгч хасагдаад байвал D гидергенчих, устрөгчийг нэгдүүлээд байвал гидергенчих урвал. Харин устаа ер нь шүү дээ энэ органик хэмт дээр устаа урвалд орохыг гидротацийн урвал, ус хасагдахыг дегидротацийн урвал гэх мэтчлэнгээр нэрлээд явдаг байгаа. За ингэж цагирагжих болон дегидрогенчих урвал давхар орсон байна. За дараагийнх нь метанаас синтезийг үүсгэх боломжтой байдаг. За энэ нь метан усны ууртай урвалд орно. Гэхдээ никель катализаторын орчинд 1273 Кельвинд бол энэ урвал явагдах нь. За синтез хий гэдэг нь угаарын хий болон устрөгчийн холимгийг синтез хий гэж нэрлэдэг бахнэ. За дараагийн дугаарт нь метан маань холоортой халалцах урвалд ордог байгаа. За эхний ээлжинд энэ метан 4H-тай байсан бол 3H-тай болоод 1H-ийн оронд нэг холоор орж ирээ суудсан байна тий. За энэ нь үндсэндээ радикалын халалцах зарчмаар явж байгаа. За тэгвэл энийг нэг холоортой метаныг нэрлэхдээ холоороо метан гэдэг ингээд нэрлээ явчихна. За тэгвэл холоорт метан нь дахиад холоорын молекултай харилцан үйлчлээд D холоорт метаныг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл холоор нь 2 болсон учраас D холоортыг гээ ярих нь тий. За тэгвэл D холоорт метан нь дахиад холоорч урвалд ороод Tri холоорт метан үүсгэнэ. За Tri холоорт метан нь дахин холоорч урвалд ороод тетра холоорт метан үүсгэнэ. За дөрвийн тоог тетра гэх нь тий. 4 шишиг устрөгчийн атомын оронд 4 шишиг холоорын атом суудсан учраас тетра холоорт. За энэ урвалын явцад дагалдах бүтээгдэхүүн нь давсны хүчил үүсэж байгаа болохыг харж болох нэ. Холоортой халалцах урвалыг энэ дэлгэрэнгүй хэлбэрээр харуулсан байна тийм ээ. За холоорын молекулыг холоор гэсэн химийн холбоотой байгаа. За тэгвэл эхлээд энэ мон холоорт метан үүсэж байгааг харуулсан байна. За мон холоорт метан маань дахиад холоорч урвалд ороод D холоорт буюу 2 холоортой метан үүсгээд H холоорыг ялгаруулсан байна тийм. За D холоорт метан нь дахин холоорч урвалд ороод Tri холоорт метан үүсгээд явсан. За гэх мэтчлэнгээр тетра холоорт метаныг үүсгэх боломжтой байна. За метан нь холоортой халалцах урвалын механизмд хэрхэн орж байгааг бол авч үзье тий. За эхлээд холоорын молекул дахь холоорын атомууд нь гомолитик тасралт орно. За яагаад ингэж юм гэхээр холоорын молекулыг гэрлээр халаах эсвэл баг зэргийн нарны туяа тусах ч юм уу тий. Энэ тохиолдолд голын дундын хос электроноо нэг нэгээр нь өөртөө авсан ийм радикалыг үүсгэнэ. Холоорын радикалыг үүсгэнэ. За энэхүү үүссэн холоорын радикал нь метаны молекул дахь устрөгчийн атомтай харилцан үйлчлээд H холоор гэсэн молекулыг үүсгэж өгөх нь тийм ээ. За энэнгүүт метаны молекул маань метилийн радикал болоод хуурцсан байна тийм үү. За тэгээд энэхүү метилийн радикал нь дахиж өөр холоорын молекултай бас харилцан үйлчиж болно. За ингэсэн тохиолдолд холоорт метан үүсээд холоорын радикал бас үүссэн байна тийм. Гэх мэтчлэнгээр тухайн орчинд тийм ямар нэгэн чөлөөт радикал байхгүй болтол энэхүү халалцах урвал явах боломжтой. За энэ халалцах урвалыг хамгийн эхлүүлж байгаа нэгдэл нь бол өөрөө холоорын молекул байна тийм. Зөвхөн холоорын молекулаас холоорын радикал үүсгэж ингэж урвалыг анх эхлүүлдэг байна. За тэгээд урвал эхэлснээс хойш урвалын тархалт нь нөгөө холоорын радикал маань метантай очиж үйлчлэх мөн метилийн радикал нь задраагүй холоорынхоо молекултай очиж үйлчлэх гих мэтчлэнгээр өрнөж үргэлжилдэг байна. Энэ талаар зөвлөгөө мэдээлэл авах хувьд 9813 3311
За тэгээд энэ холоортой халалцах урвалын механизмын төгсгөл хэсгийг нь авч үзье тий. За төгсгөл хэсэг дээрээ холоорын хоёр радикал хоорондоо бас урвалд ороод молекула үүсгээд ээж болох нь тий. За тэгвэл холоорын радикал нь метилийн радикалтайгаа урвалд ороод холоорт метилийг үүсгээд байж болох нь. За эсвэл метилийн радикалууд хоорондоо урвалд ороод этаныг үүсгэх гэх мэтчлэнгээр энэхүү урвал өрнөх боломжтой байх нэ. За энэ мэтчлэнгээр холоортой халалцах урвалд метан орохоос гадна хансан нүүрс ус төрөгчд бүгд ингэж халалцах урвалд орно. Гэхдээ хамгийн гол нь энэхүү халалцах урвал ердийн үед бол явагдахгүй тий. Заавал гаднаас энерги өгчиж холоорын радикал үүссний үндсэн дээр явагдаж байгаа гэдгийг анхаараарай. Вулкануудын байгаль дээр орших байдал, гаргаа авах арга, хэрэглээний талаар танилцъя. За газрын гүнд байдаг байгалийн хий, нефтийн хий тий эдгээрийн найрлаганд 90-98% метаны агуулгатай байдаг. За зарим тохиолдолд метаныг гаргаж авахдаа CO2-ыг ус төрөгчтэй харилцан урвалд оруулаад гаргаж авч болох нь тий. За мөн зарим органик нэгдэл буюу глюкозыг задлах замаар метаныг гаргаж авч болдог байна. За лабораторийн нөхцөлд метаныг гаргаж авахдаа ацетат натрий байна тий. Энийг натрийн OH-тай урвалд оруулахад за метан нь хий байдалтай үүсгэхээс гадна натрийн карбонатын давс ингэж үүсдэг байна. За ер нь энэ хансан нүүрс ус төрөгчдийг амьдрал ахуй дээр маш өргөн хэрэгэлдэг. За жишээлбэл пропан бутаныг шингэрүүлсэн хийн түлш байдлаар баллонд шахаад эсвэл системээр дамжуулаад тэгээ метантай бас холиод ингээд хийн түлш болгож ашигладаг. Ягаад гэхээр энэ хансан нүүрс ус төрөгчдийн эхний хий төлөвтөө C1-ээс C4-тэй гишүүд маань шатах үедээ маш их хэмжээний дулааныг ялгаруулах боломжтой байдаг штэ. Ийм учраас хийн түлшээр ашигладаг байна. За парафин гэдэг нь бидний өдөр тутам хэрэгэлдэг лаа. За энэ нь хансан нүүрс ус төрөгчийн холимог байдаг байна. За вазелиныг эмнэлгийн зориулалтаар өргөн хэрэгэлдэг тий. За мөн тосны найрлаганд хэрэгэлдэг. За энэ нь болохоор шингэн болон хатуу хансан нүүрс ус төрөгчдийн холцоос бүрдсэн байх нэ. За тэгвэл салбарлсан бүтэцтэй хансан нүүрс ус төрөгчдийг каучук бэлтгэх резин гаргаж авахд ашиглаж болох нь. За бидний өдөр тутам хэрэгэлдэг угаалгын нунтаг байна тий. За энийг хийхдээ C16-аас C20 бүхий хансан нүүрс ус төрөгчдийг сонгоо авч гадаргуугийн идэвхт бодисоор нь ашигладаг байна. За мөн хансан нүүрс ус төрөгчдийн гол хэрэглээ нь бол олон тооны ханаагүй органик бодисыг синтезлэн гаргахад ашиглагддаг. За хичээлтэй холбоотой нэмэлт мэдээлэл зөвлөгөө авах бол 9813 3311 дугаарт хандаж болно. Өнөөдрийн хичээлээс дүгнэж хэлэхэд өнөөдөр хансан нүүрс ус төрөгчдийн гомлог игнэ тий тэдгээрийн бүтэц байгуулалт изомер салбарлалтын изомер нэршил энтрийг үзлээ. За мөн дээрээс нь физик химийн шинж чанар хэрэглээ гаргаа авах аргуудтай танилцлаа. За мөн холооржих хансан нүүрс ус төрөгчдийн холооржих урвалын механизм та танилцсан. За эдгээр хичээлүүдэд үргэлжлүүлээд сайн тогтоож тэмдэглэж аваарай. За тэгээд дараагийн хичээлүүд үргэлжлэх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Зөвлөгөө авах утас 9813 33 11